өнөөдөр бүгдээрээ Оросын үйлдвэрийн амттай бичээн хийж сурья. Хуучин цагийн нарийн бовны жор цувралууд маань үргэлжилсээр байгаа. Гурил 200 г, масал 150 г, сахарын пудр 50 г, өндөг 1 ширхэг, ванилийн сахар 1 уут. За дээдлэлт нь шанзанд орох варен 55 г, эрдэнэ шин цардуул буюу эсвэл крахмал 20 г тус тус орно. Масал, ванилийн сахар, сахарын пудр 3 дунд хурдаар миксэрдэнэ. Нялцгаатай болсон зурмагтаа өндгөө хийгээд дахиад миксэрдэнэ. Энэ зурмагтаа гурилаа шигшиж хийгээд миксэрдэх болон эсвэл гар хутгаараар бутгаад ашиглаад хутгах боломжтой. Зурмаг маань өтгөндөө шаргал өнгөтэй болно. Зурмага хуршуутай уутанд хийгээд лист төмөр дээрээ тавиад шахаж өгнө. За харин нэг зүйлийг анхааруулж хэлэхэд зурмаг маань нэлийн өтгөн болох учраас шахах үед нэлийн хүчтэй байж шахагддаг юм аа. За болж өгвөл гялгар уут биш, давын уутанд хийвэл маш сайн байдаг. Учир нь гялгар уут маань бүлтэрч гарч ирээд хуршуунд бүлтэрч гарч ирээд шахагдахгүй байдаг. За дараагийн ажиллагаа варен цардуул 2-оо холиод сайтар хутгаад хуршуутай уутанд хийнэ. Листэн дээр байгаа түүхий бичээнийхээ голтон тавиад шахаж өгнө. За тэгээд энэ хооронд шарах цуухаа 150-ийн талаагаад шарах цуухандаа хийгээд 15 минут чигнээд таны хийсэн амттай бичээнд бэлэн болно. Баян кичийн хуудастай хамт байсан та бүхэндээ баярлалаа.